CNBC-гийн өглөөний мэдээллийн хөтөлбөр ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр бид нар одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн зөвлөх Саран Даваатай Монголын бизнес эрхлэгчдийн орчин болоод татврын бодлого за шинээр хэрэгжихээр тусгагдаад байгаа татврын хуулийн шинжилгэлийн талаар болоод бизнесийн орчны талаар ерөнхийдөө ярилцахаар зочноо студид авирлаа. Өглөөний мэд хүргэе танд. Өглөөний мэд хүргэе. За тэгэхээр шинэ оны өмнөхөн одоо татврын хуулийн шинжилгээг өргөн барьсан. Тэгэхээр татврын хуулийн шинжилгээс Монголын бизнес эрхлэгчид яг юу хүлээж авал ямар хүлээлттэй байгаа бол энэ асуултыг би танаас яагаад асууж байна гэхээр одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болвол одоо 7000 орчим бизнес эрхлэгчдийг нэгтгэдэг ийм том институт байгуулга шүү дээ, тийм ээ. За юуны өмнө энэ хүү нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа баярлалаа. Тэгээ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэр бол танхим бол таны хэлсэнчлэн бизнесийг холбодог, бизнесийг өмгөөлдөг, бодлогын өмгөөллийг үзүүлдэг Монгол улсын одоо цор ганц институт гэж хэлж болно. Хуультай. Тэгэхээр танхимын хувьд бол бизнес эрхлэгч том, жижиг болон одоо үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээ эрхлэгч, гадны хөрөнгө оруулагч гэдэг бүхий л төрлийн бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэж үе үеийн засгийн газар бодлого боловсруулагчид бол уламжилдаг. Тэр уламжилсан саналууд нь яг хуулийн дээр бодлогын баримт бичиг дээр эрхцэн акт болж хэрэгждэг эсэх нь бол одоо хүртэл тодорхой тийм механизм байхгүй байгаа. Шууд хэлбэл нэгдүгээр. Хаврын чуулганаар өргөн баригдаж байгаа 27 хуулийн нэг нь бол татврын багц хуулийн төсөл байгаа. Энэ төсөл дээр бол танхимаас бол болон бусад төрлийн бас байгууллагууд, бусад бизнесийн салбарын холбоодоос саналаа нэгтгэн хөргүүлсэн байгаа. Энэ санал дээр бол бизнес эрхлэгчдийн нэг хүлээлт бол энэ бүгд хамрагдах. Одоо нэгсэндээ төрийн маань зорилго бол татврын бааз суурийг нэмэгдүүлэх. Энэ нэмэгдүүлэхийн хүрээнд өнөөдөр үйлчилж байгаа тогтолцооны үр дүн бол зарим нь татвараа төлдөг, зарим нь татвараа төлдөггүй. Нэг ийм хоёрдмол байдлаар үйлчлээд байна. Энэ үйлчлэлийг нэг болгох. Нэгдүгээр, хоёрдугаар татврын хувь хэмжээг өнөөгийн нөхцөл нийгэм эдийн засгийн байдалтайгаа уялдуулах. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зарим улсууд бол бид нар гадны жишгийг сайн улсад ийм байдаг. Бид нар бол бусад улсуудтай харьцуулахад гээд ингээд бага байна энэ хувь хэмжээ гэж ярьдаг боловч энэ дээр бол татврын реформ хийх цаг нь болсон. Өнөөдөр 4.10-ын бодлогоор бид нар 10 гаруй жил явж ирлээ. Энэ 10-ын бодлогоор явхад Монгол улсын хувийн аж ахуй нэгж сүүлийн 10 жилд дөрвөн нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнийг шинээр бий болгосон. Маш чанартай тийм. 222 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаагаас тал нь үйл ажиллагаа явуулж тал нь 50 саяас дээш төгрөгтөө нөөц суутган төлөгчөөр бүртгэгдэж 50 мянган гэсэн үг шүү дээ. Тэдгээрийн 9 мянган аж ахуйн нэгж нь л тийм ээ 2.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр цөөн хүмүүс маш их хэмжээний ачааллыг авсан энэ тогтолцоог эргэж харахгүй болохгүй нэ гэсэн маш олон төрлийн заалтуудыг оруулсан. За энэ дээрээс бол нэг нааштай зүйл бол энэ импортоор орж бараа бүтээгдэхүүн импортлоход галийн татварыг аваад нөөтийн татварыг бол хойшлуулдаг 2-3 сараар хойшлуулдаг болсон энэ сайшралтай зүйл байгаа. За өшөө бас олон зүйлүүдийг хийх шаардлагатай бизнес эрхлэгч маань хүлээлт байгаа гэсэн үг тийм. Одоо та сая хэллээ шүү дээ бизнес эрхлэгчдийн саналыг бид тусгаад ингээд ерөнхийдөө бол явуулдгаа гэдэг бизнес эрхлэгчдээс ирж байгаа голлох саналууд нь ямар саналууд байгаа бол? За танхим бизнесийн орчны судалгааг бид нар сүүлийн 10-аад жил хийж байна. Тэгээ энэ судалгаанаас харахад нэг 5 зүйлийг бол байнга асуудал шийдэгддэггүй ингээд дурддагдаад явдаг. Тэрний энэ нэг нь бол одоо таны хоёр дахь асууж байгаа татвартай холбоотой асуудал, шимтгэлтэй холбоотой асуудал. Өнөөдөр Монгол улсад татвар шимтгэл гэхлээр 30 нэр төрлийн ийм янз янзын нэртэй шууд болон шууд ус татварууд бизнес дээр дарамт тулж байна. Даатгалаас хүртэл татвар авдаг тийм. Даатгалын нөхөн төлбөрөөс хүртэл татвар авч байна. Ногдол ашгаас хүртэл татвар авч байна. Борлуулалтаасаа татвараа төлөөд ашиг үлдэн шүү дээ. Ашгаасаа хөрөнгө оруулалт хийхэд хүртэл татвар авч байна. Тийм учраас хөрөнгө оруулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 24%-аар буурсан байна. Дагжаарч чинь бизнес энэ татврын бодлогоос ч юм болоод. Тэг яг уу сая энэ нөгөө нэг хуулийн зүйл заалтыг болохоор нэг юм босго байдаг л да тоо тавьдаг. 6 тэрбум
хүртэл нэмэгдүүлээд тэрнээс дэше бол татвар бол 10 байна. Тэрнээс дэше бол хэтэрсэн орлогын 25%-аар бодож авнаач гэдэг юм тий. Тэрийг одоо жишээ нь 10 жилийн өмнөх одоо төгрөг валют доллартай харьцах ханш одоогийн энэ ханштай ингээ харьцуулаад үзвэл тоон төгрөг нь жилд 8-аас 10%-аар суларч байгаа төгрөгийн ханш. Тэгэхээр 10 жил бараг 100% суларч төгрөгийн үнц нь ингээ унтсан байхад энэ тоог нэг дахин нэмэгдүүллээгээд өөрчлөлт байх уугүй юу гэдэг дээр бид нар тооцох хэрэгтэй. Тэгэхээр энэ мэтчлийн ийм харалган нэг юм косметик засваруудыг хуульд хийснээрээ энэ орчин бол өөрчлөгдөхгүй таатай болохгүй. Тийм учраас хувийн бичлийнхэн бол данхаар чинь тийм ээ. Үгүй төр бол данхаагаад эсрэгээрээ хувийн ившил бол дагжаах энэ процесс руу бол эргэлт буцалтгүй орчлоо. Тийм учраас энэ татварын тогтолцоогоо шинтгэл хийх шаардлагатай байна гэдгийг л хувийн ившил ярьж байгаа. Нэг заалт, хоёр заалтаар оролдох биш. Энийг хувийн ившлийн үндсэн хуулийн дээр заасан, хувийн ившил тулгуурласан, хувийн ившлийн олон хэлбэрт тулгуурласан эдийн засгийн хөгжлийг хангана гэдэг Монгол Улсын үндсэн хуулийн дээр заасан. Тэгвэл хувийн ившил тулгуурлах юм бол хувийн ившлийг давмгаалсан эдийн засгийн хөгжлийн загварыг бид нар харах хэрэгтэй. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн хувийн 60% төр аваад хувийн ившлийн 40%. Тэгэхээр бид нар цаасан дээр одоо нөгөө саналаа өгөхөд олон зүйлийг яриад сайн зүйлийг хөргүүлдэг ч гэсэн яг хэрэгжүүлэх болоод батлагдах болоод явхлаарэ эсрэгээрээ явж байна. Хөрсөн дээрээ эсрэгээрээ бууж байна л гэж л гэдэгтэй. Та сая цус турдад өнгөрлөө. Тэгэхээр төрийн байгууллагууд одоо хэтэрхий ийм бизнес руу оролцож байгаа энэ оролцоог одоо энэний оролцоо зохицуултыг багасгахын тулд бид одоо яах ёстой юм бэ? За засгийн газраас бодлого хэрэгжүүлж байгаа бодлогын байгууллагуудаас маань бол энэ төрийн хөвшлийг бууруулах, хувьчлах, олон нийтийн болгох, засаглалын сайжруулах гэдэг олон зүйлүүдийг сүүлийн 2 жил, 3 жил бол нэлээд идэвхтэй ярьж байна. Тэр үднээс одоо 30 гаруй компаниг олон нийтийн болгоё гэдэг ингээд шийдвэр тогтоолно ингээд мэдэгдээд явж байгаа. За гэхдээ энэ дээр бас нэг зүйл бол юу вэ гэхээр би нэг төсвийн доктортой байдлын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн гаргасан тайланг үнссэн. Тэр тайлан дээр бол одоо өмнө нь бол одоо 107 орчим төрлийн өмчтэй байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээний ашиг орлоготой ажилласнаас бууруулаад 67 болсон гэсэн боловч ажиллагчдын тоо 40 гаруй мянгаас 55 мянгад хүрч нэмэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр ийм үнэхээр шинтгэлийг зорж байгаа, үр дүнд хүрэхийг зорж байгаа бол энэ мэтчилэн ингээд нэг талтай харагдах хэлбэр нь буураад байгаа боловч нөгөө талтай буцаад анхаагаад байдаг ийм тогтолцоо. Энэ гажуудал чинь хэвээрээ байгаад байна. Тийм учраас хувийн хвшил маань одоо дэмжээч гэхээс илүү бити оролцооч гэдэг энэ зүйл дээр хүрч байна. Хувийн хвшил маань өнөөдөр жижиг хувийн хвшлүүд маань хаалгаа барьсан, тийм ээ? Зогссон байдалтай, дунд аж ахуйн нэгжүүд маань амь өрсөд тэмцсэн байдалтай. Том аж ахуйн нэгжүүд маань тисэн гарсан. Энэ сүрэн төсвөрлсөн байдалтай. Гэтэл Монгол улс маань өнөөдөр бас тийм ч айхтар дотоод дайны нөхцөл байдал байхгүй шүү дээ. Тахлын нөхцөл байхгүй. Гэтэл тэр үеийн эдийн засгийн байдал, нөхцөл байдлын горим руугаа хувийн хвшлийн байгууллагууд шилжсэн байна. Тэгэхээр энэ орон зайг хэн эзлээд байна вэ гэхээр төр эзлээд. Төрийн компани, төр оролцохгүй бизнес байхгүй, өрсөлдөхгүй бизнес байхгүй. Бүх салбар руу орж, бүх салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энийг бол нэг номерт. Төр бизнес хоёр салахгүй бол төр хамтран гэд нэрийн дол дэмжин гэдэг халахвчин дор дүр эсгэж олон жилийн хувийн хвшлийн орон зайг хяхаж хавчиж дагжаар болох үйл ажиллагаа бодитоор хийлээ. Үр дүнгийн өнөөдөр бид нар харж байна. Олон статистик том мэдээлэл энийг гэлж байна. Тэгэхээр энэ дээр шинтгэлийг хийгээч. Тэ? Дүр эсгсэн хамтын ажиллагаа биш тэ? Шинтгэл гэдэг маань одоо шинэ нийгмийн даатгалын тогтолцоон дээр хүртэл олон зүйлийг бид нар ярьдаг. Гэтэл тэр тогтолцоонд орж ирж байгаа мөнгөөр төсвийн алдагдлыг нөхцөлөө шүү дээ. Тэ? Тэр чинь сангийн хөрөнгөний менежмент эргэлдээд хөрөнгө нь өсөд хөгжөөд хөрөнгө оруулалт болоод хувийн хвшилтэй боломж олгоод дотоодын гадаадын ингээд хөрөнгөний зах зээл дээр гараа явж явах хэрэгтэй юм чинь өнөөдөр төсвийн нөхөөс болоод ингээд хэрэгсэл болгоод явж байгаа. Өнөөдөр татварч гэсэн яг тийм. Олон жишгийг ярьдаг өнөөдөр. Тэгтэл өөртөө төр томорхын хэрээр өөртөө том бүтэц том системдээ зориулсан татварын хэмжээг нэмээд орон зайгаа тэлээд байгаа том асуудал. Төрийн дагж хараад ирэх юм бол одоо энэ манай баялаг бүтээгчдээс төлж байгаа татвар өнөөдөр 70-80% эзэлж байна.
Энэ бол багадаагүй ерөөсөн. Хүрхгүй биш. Хангалттай 2 Монгол, 3 Монгол улсыг аваа явуучих хэмжээний татварыг манай баялаг бүтээгчид нь төлж байна. Гэтэл цоорхоо сав байна. Нэгдүгээр, хоёрдугаарт засаглалгүй. Засаглалын хямралтай ийм нөхцөл байдалд бол татрын алба 200 гүйцэтгэлээ 200 давуулан биелүүлээд чи. Хувийн хвшил маань одоо үйл ажиллагаагаа 3 дахин төлөөтч энэ байдал засагдахгүй, залруулагдахгүй. Тийм учраас энэ тогтолцооны шинтгэлийг аль төвшөндөө хийх ёстой гэж танхимын хувьд ерөнхийд нь харж байна. Тэгвэл та бол одоо судлаач шинжээч хүн тэгэхээр танаас би асуухад яг энэ олон улсын туршлагаараа ямар байдг юм бэ те? Тодорхой яг ямар өөрчлөлтүүдийг хийвэл бас яг болох гэдэг юм. За тэгэхээр юуны төрөнд бол энэ хаврын чуулганараас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл өргөн баригдаж байгаа. Тэгээ энэ хуулийн дээр бол бид нар бол нэг зүйлийг тодорхой болгосон нь юу вэ гэхээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол Монголын хувийн хвшлийн төлөөллийн төв байгууллага байна гэдэг. За Герман, Япон, Солонгос гэдэг юм уу, Турк гэдэг юм уу, Казахстан гэдэг хөгжмөнгийн орнуудад яг энэ тогтолцоо систем ажиллаж идэг. Нэгсэндээ хувийн хвшилд нөлөөлдөг, сөргөөрөө эргээр нөлөөлөл үзүүлэх болох. Энэ нөлөөллийг тооцож үзээд нөлөөлөлт бол заавал танхимын байр суурийг сонсдог. Заавал танхим бизнес эрхлэгчдийн саналыг тусгадаг, авдаг. Тэгжиж тэр хэрэгжилт нь хангагддаг. Хууль тогтоомжийн хууль 17 оноос ахуулаад хэрэгжиж эхэлсэн 6 аргачлалаар хууль тогтоомжийн үнэлгээг хийж байгаа хэдий ч гэсэн өнөөдөр бол яг бодиттой оролцогч талууд олон нийтийн сонирхол ашиг сонирхлыг хөндөж байгаа энэ хуулийн төслүүд дээр бол өнөөдөр хангалттай санал аваагүй учраас өнөөдөр 830 гаруй хүчин төгөлдөр хууль байгаагаас 250 бизнесийн ярилцааг зохицуулж байна. 110 хууль нь бизнесийг чөдөрлж байна. Эрх чөлөөгүй болгож байна, боомлж байна, хааж байна, хягч байна, шахаж байна, дарамтлж байна. Гэт тэрийг дагалдан гарсан 2700 гаруй эрх зүйн айхтай дүрм журмууд тар одоо боддоо аж ахуй эрхэлж байгаа өнөөдөр ямар нөхцөл байдалд ажиллаж байна гэдэг ингээ ойлгомжтой болох хэрэгтэй хэрэггүй маш олон цаас дээрээс нь зөвшөөрөл гэдэг ийм хүн суртлын механизм үйлчилж идэг, хайчилж идэг бизнесийг эндээс нь тайрч идэг. Тэгэхээр энэ нөхцөлд бол өнөөдөр бол төлөөлийн төв байгууллага зайлшгүй байх хэрэгтэй, зайлшгүй асууж авах хэрэгтэй. Энэ статусаа бид нар энэ хуулиараа баталгаажуулж байна гэдэг. Хоёрдугаарт Дэлхийн банкнаас санал болгосон төр хувийн хвшлийн хилцлийн механизм буюу public private dialogue гэдэг энэ механизм байна. Энэ механизмыг өнөөдөр бид нар танхим бол одоо 10 жил болж байна доо яриад. Гарын авлагыг гаргалаа, 4 аймагт туршиж үзлээ, бодлогын судалгааг нь хийлээ. Одоо мастрын агсан шатны хөтөлбөрийн хүртэл боловсруулад ихтэй сургуулиудад хүртэл хөтөлбөрийн зааж байна. Гэтэл өнөөдөр манай төрмэн бол хууль боловсруулж байгаа гэж байгаа боловч яг энэ хуулийн заалт хуулийн дээр танхимтай саналаа өгье гэдэг хаад авч байгаа зүйл өнөөдөр харагдахгүй. Тэгэхээр энэ дөрвөн хэсгсэн хамтын ажиллагаанаас дараагийн түвшинд шинтгэлийн юм хамтын ажиллагаар шилжих хэрэгцээ шаардлага байна. Энийг хуулийн хэрэгцээ орчинд албажуулах үйл ажиллагаа танхим хийж байна. Албажуулчвал өнөөдөр энэ одоо зах замбараагүй савладаг байдал, энэ хэлбэлцдэг байдал, энэ докторгүй байдал, энэ хямралтай нөхцөл байдлыг бас нэг гарцуулах болов гэж ингэж хоёр жишээг танд хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа танд урилга хүлээж авсанд. Өнөөдрийн өглөөний хөтөлбөрөөр бид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн зөвлөх Саран Даваатай ер нь Монголын бизнесийн орчин болоод татварын нөхцөл байдал, татварын хуулийн шинжилэлээс яг юуг бизнес эрхлэгчид хүсэж байгаа вэ гэдэг талаар ярилцлаа.